Сайн байцгаана уу? Монгол Улсын их сургуулийн химийн техникийн багш Ням Гэрэл байна. Элсэлтийн шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан химийн кинетик сэдвт хичээлээ эхлэе. За бид өнөөдөр үндсэн 2 сэдвийг авч үзнэ. За эхнийх нь концентрац буюу тоо хэмжээ ба хугацааны хамаарлын графиктай холбоотой дасгалууд дээр гарч байгаа нийтлэг алдааны талаар авч үзнэ. За юуны түрүүнд концентрац урвалын хугацааны хамаарлын график дээр Монгол Улсын их сургууль боловсролын үнэлгээний төвөөс хамтран эсэлтийн шалгалтанд бэлтгэгчдэд зориулан гаргасан 2022 оны контентэнд концентрац хугацааны хамаарлын графиктай холбоотой мэдээллийг бэлтгэж хүргэсэн байгаа. Энэ нэг 17 орчим минутын мэдээлэл байгаа. Та бүхэн энд байгаа QR кодоор ороод эдгээр мэдээллийг үзээрэй. Хэрвээ энэ хичээлийг үзчих юм бол цаашдаа миний ярих гэж байгаа агуулгыг ойлгоход илүү хялбар байх болно. За эхний графикт болохоор бүрэн явагдаж дууссан нөхцөлийн концентрац хугацааны хамаарлын график харагдаж байна. За хоёр дахь хэсэгт болохоор иргэдэг урвал тэнцвэр тогтсон нөхцөл дөх концентрац хугацааны хамаарлын график харагдаж байна. За энд бол хин эзлэхүүнээр өгсөн байна. За энэ концентрац хугацааны гэж нэрлэдэг боловч концентрацийн оронд тоо хэмжээ бас авч болдгоо. За эхний график дээр 60 дахь минутад харгалзах 60 дахь минутанд шүргэгч татсан байна. За энэхүү 60 минут дээр шүргэгч татаад одоо 60 минутад харгалзах агшин зуурын хурдыг тооцоолох юм бол нэгэнт одоо уралд орж байгаа их бодисын концентрац урвал бүрэн зарцуулагдаад дууссан учраас тэг байгаа. За ингээд урвалын хурд тэг болчихж байгаа юм. Харин хажуу талын иргэдэг урвалын хувьд 100 дахь секундэд харгалзах цэгт шүргэгч татаж харуулсан байна. За энэ цэгт урвалын агшин зуурын хурдыг тооцоолох юм бол 110 дахь секунд болон 190 дахь секунд дээр аль алинд нь их бодисын концентрац бол 40 мол литр байгаа. За тийм болохоор урвалын хурд бол тэг болчихж байгаа. За энэ хоёр тохиолдолд бол нөхцөл нь ялгаатай байгаа. За энэ урвал явагдаж дууссан тохиолдолд бол их бодис зарцуулагдаж дууссан учраас их бодисын концентрац тэг болоод урвал зогссон байна. Харин тэнцвэр тогтсон урвалын хувьд болохоор их бодис шулуун урвал зарцуулагдж байгаа. Яг тэрнтэй тэнцүү тоо хэмжээгээр буцах урвалаас тухайн бодис нэмэгдэж үүсээд байгаа учраас концентрацийн өөрчлөлт байхгүй байгаа. Концентрацийн өөрчлөлт байхгүй байгаа учраас урвалын хурд тэг гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ үнэндээ бол агшин зуурын урвалын хурд биш, яг тухайн агшин дах шулуун болон буцах урвалын хурдууд тэнцүү учраас ялгуур нь тэг байгаа гэдгийг илэрхийлж байгаамаа. За ийхүү одоо концентрац хугацааны хамаарлын графикийг унших нь юунд ач холбогдолтой байгаа юм бэ гэхээр нөгөө урвал зогссон цэгийг бид нар энэ концентрац яах нь өөрчлөгдөхгүй болсноор авж байгаа. Тэнцвэр тогтсныг мөн концентрац өөрчлөгдөхгүй болсноор авж байгаа. За энийгээ тооцоот бодлого дээр яаж хэрэглэх вэ гэдгийг 2025 оны элсэлтийн шалгалтын 17 дугаар даалгавраар жишээ болгож авч үзье. За 17 дугаар даалгаварт магний металл өгсөн байгаа. Тэгээ хоёр өөр хэмжээтэйгээр авсан илүүдэлт давсны хүчилтэй урвалд оруулаад туршилтаар ялгарсан ус төрөгчийн эзлэхүүнийг хэмжсэн. За тэгээд туршилт 1 дээр болохоор 2 г магний илүүдэлт давсны хүчилтэй, туршилт 2 дээр 4 г магний илүүдэлт давсны хүчилтэй авсан байгаа. За доод талд нь болохоор хугацаа ус төрөгчийн эзлэхүүний хамаарлын 5 янзын график өгсөн байгаа. За энэ 5 графикаас туршилт 1, туршилт 2-ын үр дүнг зөв илэрхийлсэн графикийг сонгох байгаа. За энэ даалгаврыг гүйцэтгэхийн тулд нэгдүгээрт энэ давсны хүчил илүүдэлтэй гэж өгсөн байна. За тийм болохоор өгөгдсөн нөхцөл ёсоор магний бол хязгаарлагч уруулж болж байгаа. За магниг 2 г, 4 г гээд туршилт 1, 2-т 2 өөр хэмжээтэй авсан учраас магнитай стихиометрийн харьцаатай үүсэж байгаа ус төрөгчийн эзлэхүүн бол ялгаатай байна гэдгийг харуулж байгаа. За энэ ус төрөгчийн эзлэхүүн ялгаатай байх учраас энэ нөхцлөөс бид нар B, C, D хариултын хувилбарууд бол
буруу хариулт байна гэдгийг мэдэж болно. За яаж мэдж байгаа вэ гэхээр туршилт 1, туршилт 2-ын төгсгөлийн цэг урал төгсөж байгаа шат нь болохоор энд харагдаж байна тийм. Өөрөөр хэлбэл туршилт 1, туршилт 2 дээр ялгарч байгаа ус төрөгчийн эзлэхүүн тэнцүү байгаад байгаа. За энэ B, C, D хувилбар дээр ялгарч байгаа ус төрөгчийн хэмжээ тэнцүү байгаа гэдг нь энэ графикаас харагдаж байна. Гэтэл 2 г магний, 4 г магний гэдэг туршилт 1, 2 дээр чинь 2 өөр хэмжээтэй магний орсон учраас ус төрөгчийн эзлэхүүнүүд бол ялгаатай байх ёстой. За тэгэхээр бид нар A юм уу эсвэл E хариултын нэгийг авах ёстой гэсэн үг. За магний хэмжээг аваад үзэх юм бол туршилт 2 нь 4 г буюу их магниттай байгаа. За их магниттай байна гэдэг чинь тухайн урвал илүү хурдан явна гэсэн үг. Хугацаа концентрацийн хамаарлыг шалгасан нэгэн даалгавар 2025 оны элсэлтийн шалгалтын 17 дугаар даалгаварт орж ирсэн. За 17 дугаар даалгаврын энэ A вариантыг бол 1593 хүүхэд гүйцэтгсэн байгаа. За магний металлыг 2 өөр хэмжээтэйгээр илүүдэл давсны хүчилтэй урвалд оруулж за туршилтаас ялгарсан ус төрөгчийн эзлэхүүнийг хэмжив. За туршилтын үр дүнг илэрхийлнэ гэсэн нөхцөлтэй даалгавар байна. За туршилт 1-т 2 г магний давсны хүчилтэй авсан бол туршилт 2-т 4 г магниг давсны хүчилтэй авжээ. За энэ даалгаврыг гүйцэтгэхийн тулд эхлээд нөхцлөө харах юм бол илүүдэл давсны хүчилтэй урвалд орсон гэсэн байгаа. Тэгэхээр хязгаарлагч урвалж маань бол магний байгаа. За урвалд 2 г магний, 4 г магний гээд 2 өөр магний авсан учраас урвалын дүнд ялгарах ус төрөгчийн эзлэхүүн бол стихиометрийн харьцаагаараа мөн 2 дахин зөрүүтэй байна. За гэтэл хариултын хувилбар дах B, C, D дээр бол ижил хэмжээний ус төрөгч ялгархаар график өгөгдсөн байна. За хаанаас ижил хэмжээний ус төрөгч ялгарж байгааг харж байгаа вэ гэвэл энэ урвалын төгсгөлд хэвтэ тэнхлэгт хэвтэ болчихсон байгаа. Энэ хэмжээ бол урвал зогссон байгааг харуулж байгаа. Тэгээд хоёр туршилтын хувьд ус төрөгчийн эзлэхүүнүүд яг адилхан хэмжээтэй байгаад байна. За тэгэхээр BCD бол бодлогын нөхцөлийг хангахгүй байна гэсэн үг. За үлдэж байгаа A болон E хариултын аль нь зөв бэ гэдгийг тодорхойлохын тулд магний хэмжээгээ бодож үзнэ. За хоёрдугаар туршилтанд магний нэгдүгээр туршилтаас 2 дахин их байгаа. За тийм болохоор хоёрдугаар туршилт бол илүү хурдан явагдаж байх ёстой. За урвалын хурдтай явагдаж байгаа юу эсвэл удаан явагдаж байгаа юу гэдэг нь энэ хугацаа концентрацийн хамаарлын мөрийн налалтаар илэрхийлэгддэг. За A хариултын хувилбарт бол туршилт 2-ын налуу илүү огцон байгаа нь илүү хурдан явагдаж байгааг харуулж байгаа. За тийм болохоор E хариулт бол буруу хариулт байна гэсэн үг ээ. За тэгээд A хариултыг нийт одоо шалгуулагчдын хувьд 48.8, 47.7% нь бол зөв гүйцэтгсэн байгаа. Хангалттай сайн байгаа юм шиг боловч энэ D хариултын хувилбарыг A хувилбарт нийт шалгуулагчдын 30.2% нь C хариулт вариантад нийт шалгуулагчдын 25% нь сонгоод байгаа. За ийм олон суралцагчид D хариултын хувилбарыг сонгож гинэ гэдэг нь энэ хугацаа концентрацийн хамаарлын мөрийгээс урвал одоо дуусах хэсгийг бол яг нь хангалттай зөв уншиж чадахгүй байгаа гэдгийг илэрхийлж байгаамаа. За B болон E хариултын хувилбарт бол аль вариантуудад 10 гаруй хувьтай шалгуулагчид сонгож байгаа. За эндээс харахаар нөгөө туршилт 2-ыг дандаа удаан байхаар дүрсэлсэн графикуудыг сонгоод байна гэдэг чинь энэ магний хэмжээгээр туршилт 1, туршилт 2-ийнхоо хурдыг графикийн налуугаар тодорхойлж чадахгүй байгааг одоо ийм алдаа гаргаж байгааг илэрхийлж байна. Дараагийнх нь болохоор мөн 2025 оны B вариантын 17 дугаар даалгавар байна. 1620 хүүхэд энэ даалгаврыг гүйцэтгсэн. За бодлогын өгөгдөл нь бол A варианттайгаа төстэй. Ганцхан металлаа цайр болгож өөрчилсөн. За металлын цайрын хэмжээ 6 г, 3 г гэж өгөгдсөн байгаа. За өмнөх бодлоготой адилхан илүүдэл давсны хүчил гэсэн учраас хязгаарлагч урвалж маань бол
цайр байгаа. Цайр ялгаатай хэмжээтэй учраас ус төрөгчийн эзлэх мөн ялгаатай байна. За энэ утгаараа B, C, D гэдэг хариултын хувилбарууд бол буруу байгааг эндээс шууд харж болно. За яагаад гэвэл хоёр туршилтын хоёулангийнх нь дуусах үеийн ялгарсан ус төрөгчийн эзлэгүүнүүд бүгд нэг ижил түвшинд зурагдж байгаа. Эн чинь тэнцүү эзлэгүүнтэй ус төрөгч ялгарсан гэж харуулж байгаа гэсэн үг. За тийм учраас бодлогын нөхцөлийг хангахгүй байна. Цайрын хэмжээгээ харах юм бол туршилт 2 дээр туршилт 1-ээс 2 дахин их цайр авсан учраас туршилт 2 нь илүү хурдан явж явах ёстой, буюу хугацаа концентрацийн хамаарлын график маань бол илүү босоо зурагдах ёстой. За тэр утгаараа A хариултын хувилбар бол буруу хариулт болоод E маань зөв хариулт болж байгаа. За энэ E зөв хариултыг B болон D вариантад өмнөх вариантыг бодох юм бол арай олон хүүхэд буюу 50.4, 55.7% нь зөв гүйцэтгсэн байгаа. За гэвчиг энэ ялгарч байгаа ус төрөгчийн эзлэгүүнийг ижил гэж үзсэн D хариултыг сонгож байгаа шалгуулагчдын хувь мөн 20% руу дөхөөд явчихж байгаа нь түрүүчийнхтэй адилхан алдаа гаргаж байгааг харуулж байгаамаа. За C хариултын хувилбарыг бол цөөхөн хүүхдүүд сонгож байгаа. За ямар ч байсан хоёр туршилт бол ялгаатай хэмжээтэй цайр авсан учраас урвалын хурд бол ялгаатай зурагдах ёстой гэдгийг бол мэдж байгаа гэдгийг энэ графикийн дуу маань харуулж байна. За хоёр дахь сэдв маань болцомны тархалтын мөрөө байгаа. За болцомны тархалтын мөрөөр Монгол Улсын их сургууль боловсролын үнэлгээний төвөөс хамтран 2023 онд эсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа хүүхдүүдэд зориулсан контентоор нэлээд дэлгэрэнгүй танилцуулсан байгаа. За та бүхэн энэ QR кодоор уншуулад тэрхүү контенттой сайтар танилцаарай. Яагаад гэвэл би одоо цаашаага болцомны тархалтын мөрийн талаар суур ойлголттой хүүхдүүдтэй ярих хэмжээнд даалгавраа тайлбарлаад явах болно. За энэ өмнө дурдсан 2023 оны контентод бол эсэлтийн ерөнхий шалгалтын 2022 оны 33 дугаар даалгавар тайлбарлагдчихсэн. За энэ даалгаварт ялгаатай температурт явагдаж байгаа бодисын болцомны тархалтын мөрийг үзүүлээд за Т1 нь 400, Т2 нь 440 гээд Т2 нь өндөр байх үед аль график энэ хийн болцомны төгөлт тархалтын мөрийг зөв илэрхийлж байгаа вэ гэж асуусан. За хүндрлийн зэрэг бол нэлээд бага байсан. 14, 11% байгаа. Өөрөөр хэлбэл шалгуулагчдын дөнгөж 10 гаруйхан хувь нь хоёр ялгаатай температурт өгсөн хийн болцомны төгөлтийн мөрийг таньж байна гэсэн үг. Энэ буруу хариултан дээр болохоор C гэдэг буруу хариултыг бүр 49.6, 51% нь сонгоод байгаа. За өөрөөр хэлбэл температур өндөр байхад энэ хамгийн магадлалт энерги өндөр байгааг энэ тоо хэмжээтэй холиод байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн магадлалт энергийн хэмжээ тухайн энергитэй молекулын тоо хоёрыг ялгаж ойлгохгүй. За тэрнээс болоод энэ C хариултыг зөв хариултаас даруй бараг 3 дахин их сурагчид сонгож байсан. За тэгээ энэ бэрхшээл гарсан учраас 2023 онд болцомны төгөлтийн мөрөөр тусгайлан 17 орчим минутын контентыг бэлтгэсэн байгаа. Та бүхэн тэндээс дэлгэрүүлж үзээрэй. За 2025 оны эсэлтийн ерөнхий шалгалтын 35 дугаар даалгавар нь мөн яг болцомны тархалтын мөрөөтэй ажиллах ийм даалгавар байсан. За A вариантыг болохоор 1593 оюутан шалгуулагч ажилласан байгаа. За даалгаврын нөхцөл нь ялгаатай Т1, Т2 нөхцөлдөх болцомны төгөлтийн мөрийг хоёр идэвхжлийн энергитэй өгсөн байгаа. За тэгээд тархалтын мөрийн тухай зөв мэдээллийг сонгоно уу гэсэн байгаа. За энэ даалгаврыг ажиллахын тулд хамгийн түрүүлээд бид ямар ч байсан E хариултыг бол шууд буруу хариулт байна гэж таньж болно. За яагаад гэвэл болцомны төгөлтийн мөрөө дээр Т1, Т2-оор
температурын үеийн тархалтын мөрийн хэлбэр ялгаатай байгаа учраас Т1, Т2 нь бол ялгаатай температур гэдэг нь шууд ойлгомжтой учраас энийг ингээд дарчих боломжтой байна. За дараагийн бидний одоо зөв хариултаа олохын тулд харах ёстой зүйл маань энэ идэвхжлийн энергиудыг харьцуулж харах ёстой. За идэвхжлийн энерги харьцуулаад харахаар энэ EA2 гэсэн идэвхжлийн энерги бол EA1-ээс бага холбогдолтой байгаа. За энэ нь биднэрт юг илэрхийлж байгаа вэ гэхээр энэ EA2 бол катализатортай урвалын идэвхжлийн энерги байна гэдгийг харуулж байгаа. За бид нар бүгдээрээ мэдэж байгаа катализатор гэдэг бол урвалыг идэвхжлийн энерги багтай өөр механизмаар явахад хүргэдэг учраас урвалыг хурцсагдаг ийм шин чанартай бодис байдаг. За тэгээд үзэхлээр энэ хариултын хувилбараас A болон D-г бол шууд хасах боломжтой байна. Яагаад гэвэл катализатортай урвалын идэвхжлийн энергийг EA1 гэж тэмдэглэсэн байгаа учраас бодлогын нөхцөл энэ графиктаа бол зөрчилдөж байна. За одоо бид нар B болон C хариултын хувилбарыг алийг нь сонгох вэ гэдгээ тооцохын тулд хамгийн магадлалт энергийг авч үзэх ёстой. За Т1 температурын үеийн хамгийн магадлалт энергитэй харьцуулах юм бол Т2 температурын үеийн хамгийн магадлалт энергийн холбогдол бол графикийн баруун гар талд буюу өндөр энергитэй гэдэг нь бол харагдаж байна. За хамгийн магадлалт энергиэс нь харьцуулаад үзвэл Т2 бол өндөр температур байна гэж үзнэ. За тийм болохоор зөв хариулт маань бол C хариулт болж байгаа. За энэ C хариултын хүндрэлийн зэрэг нь бол 30.2, 24.1 байгаа. За тэгэхээр ялгаатай температурт байгаа хийн больцомны түгэлтийн мөрийг таних хэлбэрийнхаа хувьд бол өмнөх оны гүйцэтгэлийг бодох юм бол манай одоо шалгуулагчдын гүйцэтгэл бол сайжирсан байгаа. Энэний өмнөх слайдн дээр та бүхэн яг ийм ижил хэлбэрийн график больцомны тархалтын мөрийг таних дээр шалгуулагчдын гүйцэтгэл бол дөнгөж 11, 14% байсныг санаж байгаа байхаа. Тэгэхээр энд бол бараг 2 дахин ихссэн байна. Тэгэхээр гүйцэтгэл бол нэлээд ахиж яваан байна гэж харж болно. За E хариултын хувилбар дээр бол мэдээж тодорхой учраас дөнгөж 4%, 5.6% сонгож байгаа. Гэвчиг нөгөө B хариултыг энэ зөв хариултын хувь нэмэгдсэн ч гэсэн B хариултыг сонгож байгаа хувь маань 41.6, 43.9 буюу өмнөх слайдн дээр яригдсан алдаа бол эргээд давтагдж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ хэвтэй тэнхлэгт молекулын энерги авж байгаа. Тэгэхээр температур өндөр байх юм бол молекулын дундаж кинетик энерги нь өндөр буюу энэ хамгийн магадлалт энерги графикийн баруун гар тишээгээ шилжиж байгаа. Гэхдээ өндөр энергитэй молекулуудын тоо олширсан учраас хамгийн магадлалт энерги бүхий молекулын тоо нь Т1 температурын үеийнхийг бодох юм бол харьцангуй доошо бууж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд төөрөөд байгаа гэдгийг энэ 2025 оны гүйцэтгэл бас давхар харуулж байгаамаа. За тийм учраас больцомны түгэлтийн мөрийгээ бол нэлээд сайн эргэж харж нэгтлэх шаардлагатай байна гэсэн үг. За 2025 оны эсэлтийн шалгалтын Б вариантын 35 дугаар даалгавар нь мөн больцомны тархалтын мөрөөтэй ажиллаж байгаа. Тэгэхдээ C1, C2 гэсэн ялгаатай концентрац бүхий бодисын тархалтын мөрөөс зөв мэдээллийг сонгох ёстой байгаа. За өмнөх даалгаврын адилаар хэдүүлээ энэ даалгаврыг гүйцэтгэхийн тулд идэвхжлийн энергиудээ харьцуулах ёстой. За EA2 гэсэн идэвхжлийн энерги бага байна гэдэг чинь энэ бол катализатортай урвалын идэвхжлийн энерги гэдгийг илэрхийлж байгаа. За эндээс харах юм бол бид A болон B хариултын хувилбарыг буруу гэдгийг шууд ялгаж таних боломжтой гэсэн үг юм аа. C2 гэсэн концентрацтай больцомны тархалтын мөрийн хашигдж байгаа талбайг болохоор энэ хэвтэй цэнхэр зураасаар будж байгаа. За тэгэхээр энэ бол C2-ын талбай буюу энэ концентрацийн тоо хэмжээг харуулж байгаа. Ташуу зураасаар болохоор C1 концентрацтай бодисын больцомны тархалтын мөрийг харуулсан байна. Тэгэхээр
эндээс бид нар юуг харж болж байна гэхэлэр C2-оор хязгаарлагдж байгаа талбай C1-ээр хязгаарлагдж байгаа талбай хоёрын C1 нь бол их байгаа. За тийм болохоор энэ C1, C2-ын C1 концентрац нь бол их концентрац байна гэдгийг харуулж байгаа. За тэгэхээр бидний зөв хариулт бол D хариултын хувилбар болж байгаа. Энэ даалгаврын хүндрлийн зэрэг нь бол A вариантыг бодох юм бол арай жоохон өндөр буюу 55.1, 55.7% нь бол энэ даалгаврыг зөв гүйцэтгсэн байгаа. Тэгэхээр ялгаатай концентрацийн үедх болцмны тархалтын мөрийг одоо таних чадвар арай жоохон өндөр байгаа гэж харагдаж байгаа. Боловч энэ A болон C хариултын хувилбар дээр шалгуулагчид 17.5, 17.7, 14.4, 12.8% сонгоод байгаа явдал нь болцмны төгөлтийн мөрийн одоо ойлголт бол бас тийм баттай сайн биш байгаа гэдгийг харуулж байгаамаа. За болцмны төгөлтийн мөрөө бол химийн урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйлсийг тайлбарлахад чухал ач холбогдолтой ийм математик аппарат байдаг учраас та бүхэн энэ хичээлийг болон өмнө миний санал болгосон QR кодоор ороод өмнөх контентаа бас үзээрэй гэж захих байна. За ингээд та бүхэнд амжилт хүсье.